Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүгдэд энэ өдрийн халуун мэндийг Америк нэгдсэн улсын баруун эргийн хамгийн том хот болох Лос Анжелес хотоос хүргэж байна. Та хэрвээ Америк нэгдсэн улсаас орж ирсэн Lexus 470, 570, Land Cruiser, Mercedes-Benz-ийн бүх загварууд болон өөртөө таарч тохирсон тавлаг, ая тухтай хурд хүчний гайхамшиг болсон сайхан машинуудыг Америк нэгдсэн улсад зарагдж байгаа зах зээлийн үнээр авахыг хүсвэл та дэлгэцэндээ ойртон суугаарай. Бид танд энэхүү алтан боломжийг олгож байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсаас Монгол улс руу маш их хэмжээний машин экспортлогдож орсон байх юм. Эдгээр машинууд нь ихэвчлэн машины ченжнер болон хувь хүний гараар дамжин Монгол улс руу орохдоо мэдээж машины үндсэн үн, хоёрдугаарт нь тээвэрлэлтийн зардал, гуравдугаарт нь гайлын татвар. Эдгээр мөнгөний нийлбэрээр тооцогдож Монголд ордог энэ машинууд. Тэр орсон зардлыг тухайн зарж байгаа ченж 5-аас 20 сая төгрөг нэмж хэрэглэгч та бүхний гарт энэхүү машин чинь хүрдэг байна. Энэ бол маш их мөнгө. Харин та энэ нэвтрүүлгийг үзэж бидэнд хандсанаар Америкт байгаа машиныг зах зээлийн хамгийн хэмнэн дүнээр авах алтан боломж таны өмнө нэгдэж байна. Бидэнд хандсанаар өөрийнхөө хүсэж байгаа машиныхаа тухай мэдээллийг бидэнд илгээ. 2 хоногийн дараа бид таны хүссэн машины тухай дэлгэрэнгүй мэдээллийг таны мэйл хаяг руу илгээх болно. Ингэж илгээхдээ бид бүхэн тухайн машины зураг, видео, мөн тухайн машины үн, мөн хаана байгаа байршлихын талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд илгээх болно. Хэрвээ тухайн машин танд таалагдаж та үнэхээр тэр машиныг авах хүсэж байгаа тохиолдолд та бидэнд мөнгөө шилжүүл. Нөгөөтэйгүр та тухайн машиныг байршиж байгаа дилерийн компани руу мөнгөө шилжүүлснээр та энэ машиныг авах бүрэн эрхтэй болж байгаамаа. Таны худалдаж авсан машиныг бид нэр Монгол руу хүргэх үйлчлэгийг давхар үржүүлэх болно. Монгол руу машин орохдоо 25-аас 45 хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Энэ хугацаанд та машинаа ачуулахдаа хоёр талын бүрэн даатгал авахын зэрэгцээгээр та онлайнаар машиныхаа хаа явж байгаа байрлалыг гэртээ суугаад авч болох тэрхүү алтан боломж таны өмнө нээлттэй байна. Би яг одоо Америк нэгдсэн улсын Илэ хотын Beverly Hills area гэх нэлээд баячуудын ариад орших ийм машины дилерийн газар хүрэлцэн ирээд байна. Тэгээд яг одоо би та бүхэн машин өнөөдөр Америкийн зах зээл дээр ямар үнэтэй байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэхүү зөвхөн энэ дилерийн газраас хүргэх болно. Америк нэгдсэн улс 55 эстэй 400 том хот, бараг 450 том хотууд Америк нэгдсэн улсад байрладаг. Энэгээр хотуудаас 408 зогсоос Америк нэгдсэн улсын 408 зогсоос таны хүссэн машиныг бид түргэн шуурхаа олж найдвартай хамгийн сайн машиныг танд хүргэхэд бид бэлэн байна. За ингээд бүгд энэ дилерийн газрын машинуудаа сонирхож танилццгаая. Би 2006 оны S430 гэдэг энэ машины ажил, бензин ажиллаж гэж байна. 21,000 доллартай машин. AMG дугуйтай байна. Бүгд энэ машины доторх салоныг сонирхцгоо. Үнэхээр тансаглалтай, үнэхээр сайхан дэл. Угаасаа германчуудын машиныг үлдээхтэй болол тээ. Бүхэл сайхан зүйлийг бариад явахад дуртай байдаг шүү дээ. Халуун бол ярхан алга, GPS-тэй. Бензин чинь бас л цаанаа нэмжигтэй шүү дээ. Энэ sunroof, moonroof бүхэл юм байна. Үнэхээр сайхан машин байна. 2006 оны машин. Гахалтай. Машинууд бол ерөнхийдөө үнийн хувьд бол харцангуй гайгүй байна. Ерөнхийдөө 1-ээс 5 сар хүртэл машинуудын үн бол нэлээд өндөр байдаг. Ягаад ер нь машинуудын үн бол нэлээд өсчдөг. Тэгээд 5 сараас хойш бол машины үн жоохон бууж ирж хямдрах талдаа. За энэ машин маань одоо та бүхэн харж байгаа 2005 оны Mercedes-Benz C-Class 230 гэх машин байна. Хамгийн сүүлийн компрессор байгаа. Мэдээж машин үүсгэхэд бол хүн яах ёстой вэ гэхээр нэг машины үзмжтэй доогуур дэвгэр scratch байна. Америк нэгдсэн улсын нөгөө эргээс орж байгаа машин нь хүчлээ зэвтэй байдаг. Тэгээд энэ зэвийн шалган дээрээс нь машинуудын зураас машинд холбоотой өнгө үзмжтэй байж хиндэ гаднаас нь харж өмнөж ингэж харна. Тэгэхгүй ингэж явж их хоорондоо заавал механиктэй явдаг. Механиктэй ямар утсаас явж байгаа юм бэ гэхээр механикууд хөвчлэн бай машиныг мэддэг, машины гинтгийг таар шалган бүх мэдээллийг авч шалгаж байна. Тэгээд дараа нь юм бол машинаа мэдээж дотор нь орж үзэн тийм машины салоныг шалгана. За ингээд
яг л ийм дүрсээр одоо ингээд Монгол руу өгч үзэгч үйлчлүүлэгч та бүхэнд машиныг үзүүлнэ. Мэдээж машин өөрөөсөө асааж үзэн машины моторын дуу, трансмишн бүх нарийн шинжилгээ үзэхийг бол бид нар өөрсдөө цаг тухайд нь хийж тэн дээр цаг тухайд нь шууд үзүүлнэ. За тэгээд энэ машин манай үйлчлүүлэгчд маань таалагдлаа. Тэгсэн тохиолдолд би яахгүй гэхээр хамгийн ихэндээ энэ машиныг тэгнэ шүү дээ. За энэ өөр хүндэтгэл зараарай. Би энэ машиныг чи авъя. Авсан тул би өнөөдөр тань энэ машины дүнтэй зарж байгаа үнээс нь хамаарат би 10-аас 20% чи депозитыг 10-аас 20%-д дэж мөнгөийг би одоо танд өгдөөч. Тэгээ ойлго гарын үсэг зурыг 4-5 хоног та намайг хүлээж Монголоос мөнгө шилжээ ороод ирсэн тохиолдолд таны машиныг би худалдаж авах болно гэд гарын үсэг зураад болно. Тэр оронд энэ машиныг зарж байгаа хүмүүс маань өөр хүнд зарахгүй. Тэгээ гарын үсэг зурсан учраас ямар ч асуудал энэ машиныг авчиж байгаамаа. За бүгд энэ машины доторхыг үнэхээр цэвэрхэн үнэхээр гоё машин байна. Доторх салон бол үнэхээр ярилтан байхгүй. Бүх юм нь арьсаар игдсэн. Үнэхээр гоё. Дотор GPS-тэй тэгээд ийм шар салонтой, шар арьсаар ирсэн салонтой ийм сайхан амт юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ одоо ямар үнэтэй байна аа? 2006 оны Cayenne. Тэгээд ерөөсөө үнэхээр дажгүй сайхан машин байна. Үнэхээр та энэ машиныг хүлэглээд өнөөдөр Монголын улсын нийслэл Улаанбаатар хот 400-800 хүстэй салхи татуулаад авахд бол үнэхээр боломжтой. Тэгээ ерөнхийдөө бид бүхэн танд хамгийн найдвартай, хамгийн сайн чанарын машиныг би та бүхэнд хүргэх болно. За яг одоо энэ бол 2008 оны 6 сар байна. Энэ 6 сар 645 гэдэг үү те. Энэ бол 45,000 долларын үнэтэй машин байна. Энэ бол тэр үнэтэй байна. Тэгээ бүгд энэ машин дотор нь орсон сонирхцгаа. Би та бүхнийг үзүүлээ. Тэгээ гоё ш. Та бүхнээс хараад тий. Угаасаа түрхүүрийг шаардлага байхгүй. Зүгээр ингээл машин асч чинь. Доторх нь бол үнэхээр гайхалтай, үнэхээр сайхан машин байна. Одохгүй одоо энэ чигээс хөхтөө 100 Монголд та ингэж явах хүсэж байна уу? 100 Монголд магадгүй хар хорим Улаанбаатар хотын годамжаар та салхи татуулан давхиж хайртай бүсгүйгээ, хайртай ээжигээ, хайртай хин бэ найз нөхдөдөө та салхи татуулан явахыг хүсвэл энэхүү машиныг сонгоорой. Үнэхээр сайхан машин байна. Надад бас маш их таалагдж байна. Ерөөсөө 45,000 доллар. А тэгвэл энэ машиныг авахд та кэшээр авах. Бараг энэ машин 40,000 доллар болно. 2008 оны машин. Та бидэндээ үйлчлүүлснээр энэ сайхан машин ингээл тань. Та бидэндээ мөнгө шилжүүл эсвэл та энэ дилдрийн газар руу мөнгө шилжүүл. Тэгээд та энэ машиныг бүрэн боломжтой болно. Бид нар танд машинад байгаа бүх айдэрсыг Америкт байгаа хамгийн хямдхан байгаа тэр машинуудыг бид та бүхэнд олж өгч үйлчлэх бол үнэхээр гайхалтай гоё машин байна. Надад маш их таалагдж байна. Үнэхээр гайхалтай. Зорхимд үзэгчтэй яг одоо бид бүхэн Atlantic Express гэдэг Америкийн нэгдсэн улсаас Монгол руу тээвэрлэлт явуулдаг. Одоо биднээс авсан машиныг тээвэрлэлт явуулдаг энэ компани дээр ирээд байж байна. Энэ компаниас одоо Орчин холбооны улс, дээрээс нь Иран, Ирак, дэлхийн нийтийн бүх улс руу энэчээс машин ашиглагддаг. Ялангуяа Монгол руу ашиглаж байгаа машинуудын маань 70% энэ компаниар дамжиж Монгол руу машинууд маань ашиглагддаг байгаамаа. Тэгээд сүүлийн 3 жилийн турш манай энэ компани үйл ажиллагаа авч байгаа компани маань энэ компанитай хамтарч ажилласан байгаа. Энд бол ерөөсөө одоо миний хар зогсож байгаа энэ Lexus 470 энэ Land Cruiser энэ одоо Монгол руу ашиглаж байгаа машинууд байгаа. За та сайн бодож үзээрэй. Одоо энэчнээс бол машин ачуулахад Монгол руу нэг машин 2500 доллараар ашигладаг. Энэ бол нэг машин үнэ. Ерөнхийдөө нэг том контейнерт 2 том машин л орно. Тэгээ нэг машин 2500 долларын үнээр ашигладаг. Тэгээ энэхүү машинуудыг та одоо тэгээд сайн бодоорой. Нэгдүгээрт машин авч байгаа үндсэн үн орно. А хоёрдугаарт нь гайлын татвар Монголд орно. Мөн энэчээс авч байгаа 2500 доллар. Мөн биднээс танд тусаж машиныг чи авч өгсөний хүс 1500-аас 2000 доллар. Явалтаасаа хамаарат бид бүхэн Америкийн нэгдсэн улсын 55 стейт 400 том хотоос таны машиныг хайж байгаа машиныг хамгийн хямд үнээр олж өгч танд авч өгөх болно. Дөнгөж сая одоо өнгөрсөн тоо бид бүхэн 3 машин ачуулсан байгаа. Тэгэд энэ машинуудаас нэг машины бүгдээ 2 нод явцсан. Тэгээ нэг машинууд энд байгаа. Тэгэд энэ яадаг вэ гэхээр одоо машин авлаа. Машины гэрчилгээ нь ингэж ирдэг байгаа. Одоо машин Монгол руу ингэ ачигдчихлаа. Та энэ гэрчилгээг нь бид нар таны гэрээ хаягийн дагуу явуулдаг. Одоо шинэ Америкийн нэгдсэн улс машины гэрчилгээ гэж иймэрхүү зүйл байгаа. Таны энэ гэрчилгээг одоо энэ байна. Бүх хүчиг барьж машины нэгээс нь монголоор гэрчилгээтэй машины тайтл гэж ярьдаг. Тэгээ энэ зүйлийг бодоод аваад бид нар таны гэрээ хаягийн дагуу энэ зүйлийг явуулна. Та энийг хүлээж авснаар гайл дээрээс очиж авахд бэлэн болж байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр
таны энэчээс ачигдж байгаа машинууд нь 45 хоногийн турш Монгол руу явж очдог байгаа. Ингэж очихдоо энэ хүмүүс одоо ингэ одоо ачиж байна. Одоо энэ Монгол руу машинууд ачигдж байна. Дээрээс нь одоо энэ ачиж байгаа машинууд дотор маш их тийм сул цай байдаг шүү дээ. Одоо суудлууд инээдрэгээд аюулгүй олон хүмүүс бол тэгдэгт Америк нэгдсэн улсаас бид нар чанартай хүнс авах гэсэн юм аа. Дээрээс нь бид нар Америк нэгдсэн улсаас өөрсөддөө хэрэгтэй зурагт те аюулгүй олон хямдхан зүйлийг авах гэсэн юм аа гэж хэлдэг. Тэрний үндснээр бид нар бас явж цуглуулж өгдөг байгаа. Тэгэд энэ дотор байгаа зайд нь тэднүүсийг нь хийж Монгол руу хөргүүлдэг те Atlantic Express энэ компани бол маш найдвартай юм компани байгаа. Хэрвээ та машин бүрэн даатгалтаагаас гадна та дэлхийн одоо машин чинь Монгол руу ашиглаж байгаа энд явж байгаа тохиолдолд та онлайнаар бидний өгсөн номерын дагуу та машинаа хаана явж байгаа тэрийг та интернетээр гэртээ суугаад харах тийм бас бүрэн дүрэн боломжтой юм шүү гэдгийг бас давхар хэлэхэд таатай байна. Тэгээ одоо яг одоо бид бүхэн одоо машин ерөнхий яг яаж ашиглаж чинь одоо хүмүүс яаж бэхэлгээ ээж дээ өнчөөс одоо яаж гарч явдаг юм бэ гэдэг мэдээлэл хүргэх болно. За яг одоо энэ ингээ машин ачаа байж байна. Энэ одоо X5 ачигдчихэж байна. Энэ X5 ачигдтаа энэ одоо юутай энэ ландтай ачигдж чинь цуг. Ерөөсөө энэ хоёр том машиныг бол иймэрхүү байдалтай ачаа. Одоо энэ хүмүүс нь ажиллаж байна. Энэ бэхлэгийг бол маш сайн хийдэг. Эднийхээ бол би энэ компанид их итгэл төрүүлж их найдвартай компани гэж бодож явдаг миний хувьд. Яагаад тэгэхээр бас сүүлийн 3-4 жилийн хугацаанд энэ үйл ажиллагааг маань дэмжиж ингэж найдвартай машинууд хэрэгжүүлж байсан компани байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ дөрөвдөл энэ ланд байна. Энэ ландыг бол босоогоо ачаад доотлолт нь X5 оруулнаа. Тэгээ бэхлэгийн сайн хийсэн байгаа. Одоо яг хүмүүс тавыг харж байгаа бох те. Хүмүүс ингэж ачаад энийг лацтаад Монгол руу явуулна. Одоо яг ачсан зургийг бол та бүхэнд би дөрөв хэлсэн те. Мэйлэр чи явуулна. Та бүхний машин энэчээс гарлаа гэх мэдээлэл ирээд энэ гэрчилгээг таны гэрээ рүү бид нар явуулах ёстой. Яг энэ гэрчилгээг бид нар таны гэрээ рүү явуулна. Та энэ гэрчилгээг аваад гал дээр бис очиж авахд бэлэн болж байгаамаа. Ерөнхийдөө бол Америкаас машин авах процесс гэдэг бол иймэрхүү. Та дэлгэрийн газраас авч болно, мөн хувь хүний гар дээрээс авч болно. Тэр авч байгаа машинуудаа биднүүсээр дамжуулж авч болно. Мөн та дэлгэрийн газар руугаа мөнгө шилжсэний үндснүүдээр авч болно. А зарим хүмүүс бас тэгдэж штэ. Монголоос ирэхэд бол Америк нэгдсэн улсын виз гаргаж ирэхэд хэцүү байдаг. Тийм учраас бол хүмүүс маш их машин ингэж захиалж авдаг. А зарим ирж байгаа хүмүүс, энд байгаа хүмүүс нь бол зарим хүн танихгүйгаасаа болоод үнэтэй машин авах тохиолдол маш их байдаг. Тэгээ дээрэс нь өөр хүмүүс рүү ханддаг. Тэр хүмүүс нь бас нэг инээ дээрээгээд дундаас нь ингээ 5-10 цаас цовчдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол байдаг. А тийм тохиолдолд та Америк нэгдсэн улсын Лос Анжелес болоо өөр бүх стейтлүүдэд ирсэн тохиолдолд та биднэртэй холбоо өрөөрэй. Бид танд үнэхээр үнэн сэтгэлээсээ тусалж танд үнэхээр сайн үйлчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Та биднэртэй холбоо өрөхийг хүсвэл 213 884 2404 гэсэн Америк нэгдсэн улсын Лос Анжелестэй хуудас мөн 213 909 3099 гэсэн утас мөн 323 540 9911 гэсэн утсаар та холбоо өрж болно. Та Монголоос хэрвээ биднээсээ гар утас руу залгаж шууд холбогдохыг хүсвэл 011 гэсэн дугаарыг хийгээд та гар утаснаас шууд залгаж болох юм аа. Тэгээд доор гарч байгаа утас руу та залгаснаар биднэртэй холбогдож болно. Мөн биднээсээ офисын утас Монголд ажиллаж байгаа. Энэ бол доор гарч байгаа 2 номер бол биднээсээ офисын утас. Та энэчнээс дуртай зүйлээ асууж дуртай мэдээлэл авч авах юм аа. Бид танд 2 хоногийн дотор мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь танд руу явуулах болно. Та тэр мэдээлэл таалагдсан хэрвээ тань таалагдаж үнэн тань таалагдж байвал та тэр машинаагаа авна. Бид нар ингээ ачуулна. Та 45 хоногийн дотор Монголд Америк нэгдсэн улсаас хамгийн хэмд үнээр авсан хамгийн сайн чанарын хамгийн сайн гэж бодож байгаа тэр бүх машинуудыг та өөртөө хүлээж авах болно.